Өнгөрсөн 7 хоногт нийслэлийн томоохон худалдааны төв гэр хорооллын дэлгүүрт ажилладаг 200 гаруй бизнес эрхлэгч иргэдээс ирсэн гомдол хүсэлтийн дагуу Монгол Ардын нэгэн бүлэгс зохион байгуулсан нэмэгц зөвлөгийн албан тушаалын хуулийн хэрэгжил бизнес хэрэгжилтийг учирч буй бэрхшээл хилцүүлгийн үеэр давхарсан тоогоор 100 гаруй санал хүлээн авчээ. Ингэхдээ улс орны эдийн засаг хямрсан ажлын байр хөнгөдөж байгаа энэ үед нэмэгц зөвлөгийн албан тушаалын хуулийн зарим залт хэрэгжилтийг хойшлуулах тодорхой зүйл залаад яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжих шаардлага гарсан байна. Тиймээс иргэдийн санал хүсэлтийг үндэслэн нэмэгц зөвлөгийн албан тушаалын тухай хууль 4 зүйл бүхий өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг босруулж эхэлжээ. Тэгэхээр энэ хуулийн төслийг баталснаар бол өнөөдөр одоо жижиг худалдаа бизнес эрхэлж байгаа хүмүүст бий болоод байгаа энэ одоо хүндрэл бэрхшээл бол тодорхой хэмжээгээр зайлах ёстой. Бид энэ 2015 оны 7 сарын 9-нд нөгөө наадам, цагаан сар, амралт эсвэл одоо үдээс хойш хууль вөөндөж гаргадаг энэ одоо алдаа завхарлынхаа хүрээнд бол гаргасан энэ хууль байгаа. Энэ хуулийн одоо батлагдж гарснаар бол жижиг одоо худалдаа бизнес эрхэлж байгаа хүмүүст бол маш одоо хүндрэлтэй ийм нөхцөл байдал үүссэн. Мөн жижиг дунд худалдаа үйлчлэгээ үйлдвэрлэл явуулж байгаа иргэдийг дэмжих, үүсч буй хүндрэл дарамтыг багасгах зорилгоор боловсролын явуулгын 100 сая төгрөгөөс бага хүн буюу хуулийн этгээд 2019 онд хүртэл тусгай зориултын бүхийг КС машин програм хангаж авахгүйгээр үйл ажиллагаа явуулах зохицуултыг хуулийн 18 дугаар зүйлийн 18-ыг хэсэгч нэмж оруулахаар шийдвэрлсэн байна. Оруулах гэж байгаа энэ 19 хүртэл одоо хойшлуулъя. Ялангуяа энэ 100 сая төгрөг хүрэхгүй борлуулалттай ийм аж ахуй нэг жижиг бизнес худалдаа эрхэлж байгаа энэ хүмүүсийг бол ийм одоо дарамтнаас чөлөөж өгөө гэж. Тэгэхээр энэ хууль гараад одоо нэмэгдсэн өртгийн албан татварын одоо баримт гаргадаг, баримт одоо бүрдүүлж өгдөг энэ тогтолцоон шилжснээр бол хамгийн гол нь тэр бараа бүтээгдэхүүн дээр нэмэгдэж байгаа 10% шууд татвар бол иргэдэд хүрч байгаа. Өнөөдөр эдийн засгийн амьдрал байдал ямар байгаа вэ? Хүмүүсийн амьдрал ямар байгаа вэ гэдгийг бид мэдж байгаа. Энэ хуулийн төсөл батлагдсанаар нэмэгц зөвлөгийн албан тушаалын тухай хуулийн зарим зохицуултыг эргэлзээ. Үгүй бол жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэмээн өргөжлөж, мөн малчид үйлдвэрчдийн орлого хөнгөхгүй байх боломж бүрднийг хэмээн хууль санаачлагчид нь үзэж байна.